машинтай залуусын зүгээс дахиад нэг юмыг зүгээр энэ бол маш хурцаар тавигдах асуудал гэдгийг та хувьд бол анхааруулъя. Энэ би бол одоо сүүлийн 7 хоногт бол ингээд багцаагаар бол нэг 5000 орчим километр газар явцсан байна. Ямар нэгэн байдлаар. За тэгээд энд ингээ харж байгаа шулуун замд явхад үнэхээр би бол шүн явхаас хайж халгадаг болчиход байна. Юу вэ гэхээр ерөөсөө энэ гэрлээ шилжүүлдэг. Энэ ерөөсөө алуурчд. Энэ би бол зүгээр автоврын газарт одоо манайхан тэр хүмүүст нь хариуцсан хүмүүст нь хүртэлн шеэр хийгээрэй гэж одоо хүсэж байна. Юу гэхээр энэ том автобуснууд бол аимшигын юм нэг цагаан гэрэл ингээ хийчихэн. За тэгээ том тэрэгнийхэн. Тэгээ энэ тендерийн санаатаанууд зүгээр ингээ өөрөө ч юм хардггүй, өрөөлт ч юм харахгүй зурж байгаа хүмүүс бол ёстой нэг тааж мэднэ гэдэг шиг тэгэл замынхаа буланг хараад нүдэн айнаал тэнд нэг ямар нэгэн асуудал гараад ирвэл тэгэл одоо яадаг юм байгаа гэдэг шиг зөрхийн. Нэг бол бүр зогсдлоо ингээд. Би бол өөрөө бол ямар нэгэн байдлаар тийм цагаан гэрэл бол огт дэмждэггүй хүн байгаа. Сүүлд одоо би нэг пүрүүсээ бол зарсан. Тэгээд зарахад бол тэр залуу бол авж исэн залуу бол одоо үзэх бах. Зүгээр одоо хоолынхан тэр цагаан өмнө хийсэн байсан хүний гэрлийг бол шууд авч шидэл ингийн шар гэрлийг хийдэг хүн. Энэ бол өөрөө тусгалж гисэн асуудалгүй. Энэ аюулгүй байдлаа бодсон ч тэр ийм муухай тод гэрэл